13-аас 16 оны дүүргийн цаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан эрүүл мэндийн чиглэлээр тусгагдсан зорилт арга хэмжээнүүд бол үндсэндээ хэрэгжээд 90% гэж ойлгож байна. Эрүүл мэндийн нэгдэлт бол улс нийслэл орон нутгийн хөрөнгө оруулалтаар нэг 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг бол энэ хугацаанд хийж ажилласан байна. Анд хөрөмж нь болохоор одоо дэлхийд одоо эхний 3 жигсдэг одоо технологийн үзүүлэлтээр эхний 3 жигсдэг үзүүлэлт байна. За манай Багнаар дүүргийн одоо нэгдсэн мэндийн төв одоо энэ саксны мэндийн төвтэй олчихсан байна. Бас өөрийнхөө хөрөнгөөр өөрсдийнхөө санаачлагаар юм байгуулна гэдэг бол бас одоо маш том амжилт. За энэ нэг жилийн хугацаанд бол 300-аад хүүхэд одоо няраа тий 0-оос 2 сар хүртэлх няраа бол эмчилгээдэн бол гарсан байдаг.